Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Excel дээр дараалсан өгөгдлийг хэрхэн оруулах талаар заах болно. За Excel дээр жишээлбэл 1 2 3 гэсэн тоог жишээлбэл цаашдаа үргэлжлүүлье гэхэд маш амархнаар үргэлжлүүлж болдог. Тухайн оруулсан 2 утга байхад юу нь болдог. Сонгоод баруун доод талд нэм дөрвөлжин байгаа. Энэ дөрвөлжин дээр дараад доошо татангууд тухайн татсан хэмжээгээр нь тооны дарааллууд шууд автоматар үүсч өгдөг байгаа. Энэ нь зөвхөн ганцхан тоогоор ялгахдаггүй. Жишээл 1 3 гэж явцсан байх юм бол доош нь татангууд 1 3 5 7 9 гэсэн дараалал шууд явцдаг. Энэ нь болохоор хэдэн ч тоо гэсэн юм хийдэг болдог. Иймэрхүү маягаар автоматар тоог шууд оруулахад ингээд оруулчвал үндэ маш амар байдаг. Мөн нэг утгыг өмнө оруулсан мөр хүртэл жишээл энэ хүртэл утгаар дүүргий гэхэд бас мөн амархан арга байдаг. Энэ нь болохоор оруулсан утга дээрээ дарж агаад энэ хар дөрвөлжин дээр маусаа 2 дарангууд автоматар шууд тухайн мөр хүртэл нэг утгаар бүгэлж өгдөг ийм арга байдаг. Ингэж бас хэрэгжилж болдог. Энэ үйлдэлийг функц дээр мөн ашиглаж болдог. Sum функц дээр нэг жишээ болгож үзүүлье. Sum функц гэдэг Д-ийн 3 Ц-ийн 3 Д-ийн 3 гэд энэ 3 тооны нийлбэр үнийг нь доош татангууд энэ болохоор B-ийн 4-ийн 4 нийлбэр үнэтэйг адилхан B10-ийн D-CR-ийн нийлбэр үйлчлэн ийм маягаар хэрэглэх боломжтой. Анхаарлаа тавьсанд баярлалаа.